За ер нь маш хэцүү юм нөхцөл байдал ажилладаг, ачаалттай ажилладаг юм уус байгаа. Тэгэхээр одоо манай энд бидний бол нөгөө нэг асуудал маань ер нь л адилхан. Гэхдээ ямар гарц гаргалгаанууд байна вэ? Хэрхэн одоо шийдвэрлэх боломжтой байна уу гэдгийг ингээд хоорондоо ярилцсан одоо зөвлөх хэрэгтэй байна шүү дээ. Мах гандлуур гэдэг амьдралагчдын өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн ажилтан. За амьдралагчдын өрхийн эрүүл мэндийн төвийн ёс зүйн баг гэж байдаг. Энэхүү багийнхаа ахлагч нагаа өнөөдөр эсвэргээрээ манлайлалын зөвлөгөөнд оролцож байгаадаа маш их баяртай байна. За мөн энэ зөвлөгөөний зохион байгуулах комитет оролцоод ажиллаж байгаадаа туйлын их баяртай байна. Маш өвөөжтэй гоё сургалтууд хөтөлбөрүүд маань гарсан байгаа. Тэгээд маш их идэвхтэй оролцож байгаа хүмүүстээ бас амжилт хүсье. За манай байгууллагын одоо онцлог нь гэх юм бол өөрөө бас маш залуу албан агч нартай. Тийм учраас харилцаа хандлага одоо биенийхээ ойлгох, биенийхээ санааг дэмжих гэдэг нь илүү одоо бусад байгууллагатай харьцуулах юм бол хамаагүй одоо тийм эерэг байдаг гэх юм уу. Тэгээ яг залуу хүмүүсийг төрийн албанд ажиллуулах бас гол нь хүчин өдөрлгүүд нь бас ойлгох байх. Тэ бас хамтарч ажиллах хүмүүс нь өөрөө заавал нөгөө нэг настай хүмүүсээс бас эргээд ингээд настай хүмүүс суралцах болдог шүү. Ажиллагаа хүмүүс нь болохоор нөгөө одоо яг иргэдийн уралд ажиллаж байгаа. Тэгээд өмнө нь болохоор нөгөө хувийн байгууллага, төрийн байгууллага хоёрын хооронд жоохон ялгаа байна л та. Тэгээд ер нь л айгүй ачаалттай ажилдаг. Тэгсэгнээс нөгөө нэг ачаалттай гэсэндээ олон зүйлийг ингээд зэрэг амжуулж чаддаг. Айгүй чадвартай хүмүүс бас байд юм байна л гэж бодож байна. За би ер нь төрийн байгууллагад ажиллаад одоо Сүхбаатар аймагт ирээд 5-6 дахь жилдээ ажиллаж байна. Боловсролын өмнөх байгууллагт 6 дахь жилдээ ажиллаад одоо бид нар яг хамгийн хүсэж байгаа юм юу вэ гэвэл одоо яадаг ч гэсэн бид нар өөрсдийн гэсэн орон сууцтай болохыг маш их хүсдэг тий. Тэгээ энэ ипотекийн нөгөө нэг 8% юу хамрагдахыг аюу сэтгэлтэй. Боловсролын байгууллагад ажиллаж байгаа заавал багш биш. Одоо ажилчид бидний төлөөлж ин юунд хамруулахыг хүсэж байна. Залуучуудаа сайн дэмжиж өгвөл бид нар хүчтэй ажиллах болно л гэжлэмээр. Төрийн албан агчдыг нийгмийн баталгааг хангаж, цалин үлсийг нэмэгдүүлж, дотор нийгмийн даатгал тэднийг багасгаж өгвөл жинхэнэ бодит дэмжлэг болох байх гэж боддог. Маш сайхан байна. Бас сайхан лекц сонсч байна. Барууртынхаа бас дарга нарын бас мэдээллийг авсандаа бас сэтгэл их өндөр байна. Ерөнхийдөө би хотод 5 жил ажиллаж байгаа. Тэгээд Сүхбаатар аймагт ирээд одоо 3 дахь жилдээ төрийн байгууллагт ажиллаж байна. Тэгээд бидний энэ сургалтыг 12-уулаа ирж хамрагдсан байгаа. Залуучуудыгаа илүү дэмжиж ажилламаар юм уу? Одоо бид нар чинь нөгөө байр, орон сууц гэл тэр тал дээр аюул хэрэгтэй байгаа шүү дээ. Тэрэн дээр нь жоохон тусдаа дэмжлэг тиймэрхүү юм хэрэгтэй юм болоо. Гол зөвлөгөөнд би оролцдог, чи оролцдог, тэд оролцдог, бүгдээрээ оролцдог. Эцсүүнд нь баруурчууд бүгдээрээ хождог, баруурчууд сайхан хотод амьдрья гэдэг гол зорилго болж байгаа.